За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний 2 дахь бичлэгээр та бүхэндээ би сонирхолтой 3 бичлэгээр залгуулах гэсэн байна. За ингээд манай зочид маань бол энэ видео үүсгэж хамгийн их араа хэлээ. Намайг Нарбатар гэдэг. Герман Лайпциг хотод одоо Ausbildung хийгээд одоо энэ 7 оны дараа хэд төгсөх шалгалтанд бэлдээд байж байна. Тэгээд би Германд юугаар TV Facharbeiter гэдэг ер нь бол замын автозамаар Ausbildung хийдэг гэсэн. Тийм 3 жил 2 жил хийж болдог. 3 жил хийх юм бол яг жинхэнэ нөгөө Straßenbau Facharbeiter болдог байхгүй. Би бол 2 жил хийгээд төгсөж байгаа. За дараагийн дэлгэцэн дээр бол надад Сэлэнгэ маань харагдаж байна. За. Намайг Сэлэнгэ гэдэг. Би тэгээд Хамбург хотод амьдардаг. Тэгээд Ausbildung эхний 2 жил нь Ausbildung нөгөө асрагчийн юугаар хийгээд 2 жил сураад төгссөн байгаа. Тэгээд үргэлжлүүлээд 3 жил сэвлэгчээр сураад нийтдээ 5 жил сураад одоо төгсөөд тэгээд тэр газар ажиллаж байгаа. За өөрийн хувьд бол намайг Нүрэ гэдэг. Би Бонд амьдардаг. Би тэгээд Алтан үтгээр Ausbildung амбулантын. За би үзэгчдэд нэг зүйлийг тодруулаад хэлэхэд бол Ausbildung буюу германаар Ausbildung гэдэг нь бол за манай Наранбаатар нэлээд сайн тайлбарлаж өгнө. Ausbildung гэдэг маань бол Тэгээ Ausbildung гэдэг нь бол ер нь бол нэг онл практик осолсон сургалт байгаа тийм. Тэгээд монголоор яг орчуулж хэлэх юм бол одоо мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв гэж хэлдэг. Тэгээд онл практик нь ингээд хоёулаа ээлжлээд яг хослоод явдаг. Гэхдээ ер нь бол янз янзэл юм шиг үлээ. Зарим мэрэгчлүүд нь болохоор ингээд 7 хоногоор одоо онл практик ээлжлээдэг. Зарим нь болохоор вохнэнд үгүй юунда 7 хоног дотор ингээд 2 өдөр сургалт явдаг ч юм уу 2 өдөр даалгавраа гардаг ч юм уу тэгж ээлжилж явдаг юм шиг үлээ. За газар гал болдог гэсэн үг л дээ. За тэгэхээр Наранбаатарын хувьд бол 2 жил Ausbildung-гээ хийсэн. За Сэлэнгэгийн хувьд бол Ausbildung-ийн одоо өмнөх бэлтгэл, сувлэгчийн бэлтгэлд явж байгаад яасан гэсэн үг үү? Яг одоо 5 жил болсон. Тэгээд болохоор одоо энэ өөрийн явж байгаа шиг яг адилхан байхгүй. Ер нь 3 жилийн Ausbildung одоо монголоор бол эн чинь баг нөгөө Монголд байгаа нөхцлөөр бол техник технологийн коллеж гэж байдаг шүү дээ. Яг мэрэгчлэр төгсдөг. Яг тэрнгээр 3 жилээр эхлээд үнэхээр би нөгөө хэл айгуу муу байсан болохоор ерөөсөө хэлний курс мөрч явж байгаагүй. Тийм болохоор хэлээд ан өөрөө үзчихсэн болохоор үнэхээр сүүлдээ нөгөө хичээлээ барахаа болоод тэр чигтээ бүр ингээ хаяг шийдсэн байсан. Тэгээд сургуулийн захирал маань болохоор цаанаас нь ингээд надаа за яг хуу чи ингээд үнэхээр болохгүй бол ядаж 2 жил сурцсан юм чинь ингээд асрагчийн шалгалтыг өгөөд үзээ чи сувлэгч хийж яхаар гээд тэгээд 2 жилийн дараа яг асрагчийн шалгалт өгсөн чи тэнцсэн. Тэгээд 2 жилийн дараа асрагчийн шалгалт өгчөөд тэнцээд ажил дээрээ яг гарсан чинь яг нөгөө сувлэгч асрагчийн ажлын яг хэмжээ нь адилхан хэрнээ цалингийн хэмжээ амар өөр байсан. Би ингээд асрагч хийж байгаа хэрнээ сувлэгчийн ажлыг хийгээд байгаад хэрнээ цалин тэдраас бага аваад байсан. Тийм болохоор сувлэгчаа үргэлжлүүлээд хий гэж бодоод дахиад очсон чинь намайг дахиад 2 жил хийж болно. 3 жил хийх шаардлагагүй яагаад гэвэл өмнө сурсан болохоор богино хэмжээгээр хийж болно гэсэн. Тэгээ би өөрөө тэрэндээ жоохон айгаад өмнө нь жоохон шантраад дундуур нь ингэсэн болохоор айсандаа за яхаахан би нэгсэн 3 жилээ хийя гэдэг үргэлжлүүлээ 3 жилээ хийгээд төгссөн байгаа. За өөрийнхөө хувьд бол яг Ausbildung гэдэг бол эхэлж байгаа юм тийм үү? 3 жилийн Ausbildung. Тэгээд яг эхний жилээ яваад одоо 7 сар 8 сар болсон гэсэн. За бүр одоо хэлдүүлээ бол ерөнхийдөө Ausbildung-ийн талаар тодорхой ойлголтуудыг үзэгчдэд өгчлөө. Тэгэхээр хамгийн бүр эхнээс нь эхэлж ярив. Та хэд маань бол яагаад Германыг ингэж сонгож хурж ирсэн бэ? За тэгээд Монголд байхдаа герман хэлний курсүүдэд явж ивүү? За герман хэлийг сурахад проблемууд нь юу байв гэдэг асуултаас хэдүүлээ эхлэхаа асуултыг эхлэе. За мараагаас эхлэе. Миний хувьд бол гинтэн болсон. Өмнө бол герман гэдэг улсыг зөв мэддэг байсан. Тэгээд одоо сурна ч гэдэг юм уу энэ очино гэж ерөөсө бодож байгаа амар гинтэн болсон. Тэгэл нэг өдөр нэг юм төсөл одоо тий нэг юм эхэлж байгаа. Тэгээд энэ ингээ хүмүүсийг хамруулад хэрвээ шалгалтууд нь тэнцхэн бол явуулна гэдэг тийм тэтгэлэг гэх юм уу зарлагдсан байсан. Тэгээд тэрэнд манай аав над руу гинт залгаад ингээд хэрвээ миний хүү тэнцхэн бол явах нэ. Тэгээд би 7 хоног бод гэсэн л дээ би их сургууль сурж ирсэн. Тэгээд би 7 хоног бодож байгаа за окей ер нь sorry явъя
гэдэг шийдвэрийг гаргаад Герман хэл анх сурж эхлээд одоо ядчихсан. Тийм. Энэ бол анх сурахад амаргүй л байсан л та. Би ерөөсөө Германд ямар ч аануугүй ерөөсөө яаж ярьдгийг ч мэдэхгүй. Гэхдээ ер нь бол Герман гэж орон байдгийг мэдчихэв. Тэгэл ерөөсөө ямар ч аануугүй гэж байгаа сурж эхэлсэн. Их сургуулийн хэддүгээр курст явж ирсэн бэ тухай? 3 дахь курсээс. Тэгээ шууд сургуулаа орхиол тийм ер нь бүх юм орхиол амар шийдвэр гаргасан гэсэн. За тэр шийдвэр дээр нь харамсаж гин үү зүгээр үү окей ямар ч байсан миний шийдвэр бол зөв байсан ч юм уу эргэлзэх юм. Тийм бодож байгаа 7 хоног бодож байгаа шийдвэр гаргасан болохоор ерөөсөө харамсах зүйл байгаа. Мэдээж 3 жил их сургууль сураад 3 жилийн ингээ зүгээр өнгөрөөцсөн жоохон тиймэрхүү байгаа ч гэсэн одоо мэдээж би Монгол төрөөд өсөөд нэг 20 хүртлээр амьдарсан болохоор Монголоо мэдээд ингээд нөгөө болохоор бас өөр орныг үзээд ингээд судлаад ингээд амьдраад үзье гэж бодсон. Тэгээд одоо Германд ирсэнд бол хийж харамсдаггүй. Тийм. За нарийн хувьд бол Кёто институт дээр хэлээ сурч ирсэн гэж хэлсэн тийм үү? Үгүй. Бид нэр болохоор анх тэр тэтгэлэгт хамрагцсан хүмүүсийг нэгдсэн журмаар юунд суулгадаг байсан. Сургалтанд суулгадаг байсан. Тэгээд тэнд дундаас амар олон шалгалтуудыг аваад тэрнээс нь ингээд хасагдаж шигшигдэж явсаар байгаа. Тэр нь бол нэг 16 хүүхэд ирсэн. Яг энэ авцамын мэрэгчлэр. Тийм тэгэл тэр 16 хүүхдийн нэгэнд нь орсон доо. За энэ ямар байгууллага юм бэ? Одоо Монголд авт замчдын холбоо гэж яддаг. За Тэр холбоо болохоор Германы одоо инженерийн танхимтай хамтарч ажилладаг юм байна л та. Тэгээд тэндээс ингээд хоёроо хоорондоо ярилцаад инженерийн танхим ярилцаад одоо нэг 16 хүүхдийг авцсан мэт чиглэлээр одоо Ausbildung хийгээд туршлага солилцъё гэдэг тийм санал шийдэлтүүрэл энэ тэтгэлийг зарласан юм шиг үлээ. За. Ахаад ингэж цаанаас хүүхдүүд одоо тэтгэлгээр явуулж байгаа юу? Ер нь бол одоо дахиад жил болгон хүмүүс ирж байгаа юм лээ. Тэр нь бол үргэлжлүүлсэн байгаа юм шиг үлээ. Тэр өөрөө ажиллаад тэгээд Ausbildung-гээ хийгээд төгсөх юм бол төгсөх юм бол одоо тэр компанид үргэлжлүүлээд ажиллах боломжтой одоо яг сэлэнгээ шиг гэсэн үг. За. Өөрийнхөө хувьд бол хамгийн ихнээс бүр Монголоос эхлээд явъя. Би бол Монголд Royal Stand 2 жил сураад 3 дахь жилдээ би анхнаасаа төрийн удирдлагыг сонгосон байсан. Тухайн үед яг сургуулийн төрийн удирдлагын ангины болоод тэнгуүлийн микийн жоохон сул байд. Мик аман дээр заа. Яг миний сонгосон мэдлийг нэг яг уушраа сургуулаа орхиод тэгээ нэг жил хуваарай ажил хийж байгаа. Тэгээд би ерөөсө Германд ирэх бодоогүй байсан. Би болохоор Америк руу ч юм уу явъя гэж бодоод айлч ажиллагалт өгөөд ингээд тэтгэлэг хөөцөлж ирсэн. Нөгөөдхөө хөөцөлтөд ингээд бэжсэн чинь жоохон удаан ширх янзтай болоод ирэхээр нь аферийн хөтөлбөр хүүхэд аврагчийн хөтөлбөрийг сонирхоод тэгээд Германд сураад тэгээд гэсэн чинь айгүй хурдан бүтцтэй би нэг 6 сар л хөөцөлсөн. 6 сар л хөөцөлтөө тэгээд Монголд бол нэг 4 сар нэг 70 хоног хэлний курс сумгаад тэгээ хамгийн гол нь нөгөө нэг яг хүүхэд асрагч авах байгаа айл маань англи хэлтэй афер авна гэх тэгээд айгүй хурдан бүтээд ирчихсэн. За баярлалаа. За сэлэнгээгийн хувьд маань би бол яг нараа шиг ер нь бол нэг жоохон гинти юм болсон. Тэгээд ер нь их амар тийм янз нэм ерөөсөө болж байгаагүй. Яг ингээд Герман явъя ч юм уу эсвэл төлөвлөгөө ерөөсөө надад байгаагүй. Тэгээд 10 жилд төгсчөөд анх яг намайг төгсдөг жил цагдаагийн акт амин шүүхийн шийдвэргүй зэгтгэлээ ингээд шинэ анги нэгдэжсэн. Тэгээд тийшээ орж үзье гэж одоо тэгээд тийшээ орж исэн юм. Тэгчээд жоохон би эрүүл мэндийн шалтгаанаар болоод эмнэлэг гэж явж байгаа чулаава дараа нь байжгаад Отгон хангир их сургуулийн англи хэл багш орчуулагчийн ангид ороод тэгээд суугаад тэгээд манай ихч тэгсэн байхгүй юу. Тэгээд чи нэг жил хүүхд асрагчаар ингээд Германд ирээд тэгээд 90 гутаа одоо юу гэдэг ингээд орнуудаар аялаад ойрох тийм шингээний усаар жоохон аялаад жоохон газар үзээ жоохон соёл сураад хэл сураад буцаад ингээд явчаарай гэд тэгэхээр нэг тоохгүй тэгээ заа тэгээ манайш надад намайг хэлний курсэндөө явуулсан л да. Ерөөсөө тухайд ерөөсөө хэлний курстэй яг явсан юм бол байхгүй, сурсан юм бол ер нь бол байхгүй. Аюух тасалж бариад одоо юу гэдэг яг үнэндээ ирэхэд бол хүн баг өмнөөс сайн уу чи сайн уу гэхэд юм хэлж чаддгүй л байсан. Тэгээд шалгалтаа чүтэй адаа өгчөө тэгээд нааша хүүхд тасрагчаараа иржсэн. Тэгээд ерөөсөө ер нь бол ирээ гэсэн төлөвлөгөөтэй ерөөсөө ирээгүй. Бүр ингээд зорьсон юм бол ерөөсөө байгаагүй. Тийм болохоор тэгэл ирээл нэг жил болчаал за буцъя гэсэн чинь тэгэл нэг жилийн дараа ямар ч хэлэхгүй байсан. Тэгээд
За одоо хүний газар жил болчоод чи юу ч ямар ч хэлгүй юу ч үзээгүй ингэж байгаа юм чинь дахиад нэг жил болоод үзээгээд тэгээд ингэж явсаар байгаа л одоо бараг 7-8 гартаа болчихчихтэй. Гэтэ манай Сэлэнгэ маань бол нэлээд мундаг одоо бүр Ausbildung-ыг төгсөөд яг мэрэгчлэр ажиллаж эхэлж байгаа тийм үү? Одоо совилогчаар ажиллаж эхэлж байгаа гэж ойлгож болох уу? Их олон газар одоо яг өөрийн хэлдгээр одоо юу гэдэг альтенлигээ гэдэг нь болохоор яг төгсгөр аягүй их боломж байдаг. Яг ингээд чухамдаа тэр чинь ингээд юу гэдэг зөвхөн хөгжүүллийн асрагч гэж хэлээд байгаа боловч яг герман хэл дээр төгсөн нөхцөлд чи эмнэлэгт ажиллах боломжтой. Одоо юу гэдэг амар олон ингээд герман мангар олон төрлийн юм чиглэл байгаа. Эмнэлэгт одоо юу гэдэг сувилагч асрагч юутай байдаг нь одоо схений тасаг хамгийн надад амар их таалагц одоо бүх газар нь ажиллаад үтцсэн би өөрөө одоо амбулант гэд хэлж байгаа өөрөө тэр нь болохоор ингээ гэрээр нь очиж ингээ хөгжүүлгийг асардаг тий дахиад дүү хүмүүсийг асардаг хүүхдүүдийг асардаг хүүхдийн эмнэлэгт ажиллах боломж нь их миний яг ганц гой таалагдсан юм нь болохоор одоо нөгөө нэг Монголд нөгөө нэг халдварын эмнэлэгт одоо нөгөө нэг хорт хавдар тулсан хүмүүс байдаг штэ тэгээд нэг яг ингээ нас нь одоо үгтэй нэг сарын хугацаа байна 27 хоногийн хугацаа байна эсвэл тань 3 хоногийн хугацаа байна гэсэн яг тийм тасаг байдаг. Яг тэр шиг Германд юм хоспиц гэсэн тусдаа бүр тийм байгууллага байдаг. Тэгээд ингээд дүүрэгтэй нэг ч юм уу яг ингээд нэг хоттой манад бол нэг 13 мөрөн шиг байдаг юм. Тэгээд яг тэндээ ингээд очиж ажиллаж үзсэн. Тэгээд 2 жил дараалаад ингээд жилдээ нэг сар марын хугацаанд очиж ажиллаж үзсэн. Тэгээд тэр нь бол айгүйх таалагдсан надад. Тэгээд хамгийн гол нь яг зөвхөн Монгол хүний хувьд болохоор хийхэд жоохон хэцүү юм байна. Яагаад гэхээр бид нар чинь өдөр алган баг 2-3 хүн өнгөрч байгаа. Тэг яг тэрнтэй өөрөө харьцаж ажиллаж байгаа. Тэрийг өөрөө бүх юмыг хүлээж аваа. Тэр хүнийг өнгөрөхт нь тариаг нь хийж өгөөд одоо юу гэдгийг бүх юмыг ингэж байгаа болохоор амар сэтгэл санаагаар амар их явдаг юм байлаа. Тэг гэртээ ирээд одоо юу гэдэг амар депрессэнд орж уйлах ч юм уу тий. Тиймэрхүү юм амар. Тий. Тэгээд хамгийн гол нь ирээд нөгөө тэрийг нөгөө нэг ингэж юу яаж юусаа чадахгүй нөгөө ганцаараа ирээд яг гэртээ ингэ 4 ханы гол байгаа болохоор яг ингээд үнтэй яриад суугаад эсвэл юу гэдэг нэг нөхөртөө найз нөхд маань ингээд эргэн тойронд байдаг бол тэрийг ингээд гаргаад ингээд ярьчих гад идэг. Тэгэхээр нөгөө орж ирэл өглөө болсон юм а бодоод өөд хинд нэг хүн өнгөрцөн дээ нэг хүн өнгөрцөн дээ бодоод тэрэндээ стресс тонготой. За ер нь жоохон бэлтгэгдээгүй мэн ер нь жоохон явандаа жоохон нэлээд хэдэн жил ажиллаж байгаа жоохон тэр тал руу орвол зүгээр ах гэж бодсон. Өөрийнхөө хувьд бол одоо энэ мэргэжлийг төгсөөд дуусны дараа хүн бас Германд сурч болох уу? Ausbildung хийсний хадаа альсгүй бол мэргэжлийнхаа чиглэлийг арай гүнзгийрүүлээд өөртөө шийдэх. Миний бол би яг энэ мэргэжлийг сурсны гадаа дараа Солонгос руу явъя гэж бодож байгаа. Яг тэр Солонгос яг хөгчүүдэд зориулсан нэг тийм танхим гэж байдаг. Тэгээ яг тэр мэргэжлэрээ одоо ингээд тэнд очиж мэргэжих боломжтой, дахиад сурах боломжтой. Тэгээ тийм болохоор би бол тгий гэж бодож байгаа. Гэхдээ бас өөр төлөвлөгөөнүүд бас байгаа. Гэхдээ яг Сэлэнгэгийн хэлсэн шиг яг ажил дээр байгаа депрессээ гэртээ ирээд яаж гаргадаг вэ гэхээр би ерөөсөө тэр тухай боддгоо. Би ажлаа харж ирчээд би ажлынхаа тухай ерөөсөө гэртээ ирээд боддгоо. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийг хараад яг миний өмнө болохоор бэхиндэрт наалт хаймд ажиллаж байсан. Бүтэн яг Эфишата фривилегийн дэнстэй Хановер тим газар хийгээд тэгээ энэ дээрээд амбулантд яагаад тэгэхээр арай жоохон амархан. Гэхдээ яг нэг үнэхээр депрессгүй юу бол байна. Яг өнөөдөр гэхэд ингээд миний гар дээр өвчтөө өнгөрч байхад би ингээ өөрийгөө ингээ яагаад депрессээ гаргаж чадахгүй ингээ сууж явах хэрэгтэй ч юм уу тий. Тэгээ тиймэрхүү үеуд байна. Гэтэ надад бол нэг тийм хүнд тусдаггүй. Яагаад тэгэхээр би гэртээ ирчээд ажлынхаа тухай боддог бол. Ажиллагаа л ажилласан байна. Уралдах стилээсээ бүр гоё болчих юм байна. Нөө яг хичээл орж байгаа сүулт нь айгүй гоё яг тэр чинь заадаг байхгүй. Чи өөрийгөө яаж ингэж жоохон тусна байлгах уу те яаж юм бодохгүй байх уу ажилласаа яаж стрессээ ингэж салгах уу гэд сураад ирэхээр яг өөр болчихдаг л. Тийм би нөгөө хүний ажил нөгөө хүний зан чанараас л болдог байх л та. Би тэгж амар депресстэй дээдгүй. Тэгээ ерөөсөө ажиллаа бол ажил дээр л бодно гэртээ бол нэрээ шал өөр юм боддог. Нараад маань одоо ажлын бэрхшээл юу вэ нөө яг энэ хоёртой адилхан стрессээ тайлах юм уу? Ямар хэцүү юм бэ гэсэн ажлын бэрхшээл хоёрдугаар болохоор ирээдүйн план нь юу вэ? Мэдээж ямар ч ажил дээр бол стресс гарна. Их бага хэмжээгээр заримдаа стрессгүй юм, заримдаас хөвгөлтэй байх үе байна л да. Гэтэ миний хувьд би одоо юу гэдэг 7 хоног тундаа спорт хийдэг л тийм. Заримдаа фитнес хийдэг байсан. Тэгээд нэг фрайндас
теннис тоглодог байсан. Ширээний теннис. Тэгээд одоо корона гэж бас бүх юм хаагаад тэрийг хийж чадахгүй бол тэр нь тэгэл өглөөнөөс оройт ажилдаа явбал тэгэл оройн ирэл зарим одоо 7 хоногт 2 3 удаа тоглолдог ч юм уу. Тэгээд grind дээр очиод хөлсөө гаргаал тэгэл стрессээ тайлдаг та. Тэгээд цаашдын одоо зорилго гэх юм бол мэдээж төгсөөд ажиллаж болно. Цаашаа их сургууль сурчиж болно. Германд бол инженерийн чиглэлээр сурж байгаа хүмүүс ер нь давхар бас Ausbildung тэр хугацаанд сурж явах хугацаанд хийгээд явд юм билээ. Тэгээд миний хувьд бол бас тал ахсан ч гэсэн хийгээд явж байгаа л гэж бодож байгаа. Тэгээд дуусгаад мэдээж бол их сургуульд бол сурна л гэсэн байгаа хязгааны. Тэгэхээр эхлээд ажиллаж магадгүй эсвэл тэгээд өргөжлүүлээд их сургуульд орчих магадгүй. Одоохонд яг бодоогүй л нэг гэсэн эхний ээлжинд одоо хамгийн гол юм одоо энэ 6 сард болох одоо нөгөө набшлээс одоо төгсөлтийн шалгалт байгаа. За Германы төгсөлтийн шалгалтууд бол маш хүнд тийм үү? Монгол шиг тийм тоглоом шиг юм биш. Яг хүн тэр сэдвийг сайн мэдчих хэвээр яг тэр сэдв дотор ороод бүр ингээд төрцөн юм шиг гэдэг шиг ярьж байгаа. Йоо, шалгалтын төлөө төрцөн юм шиг бэлдэхгүй л болоо тийм. За тэгвэл түрүүний асуултын шиг за энэ Ausbildung-уудыг хүмүүс Монголоос ирэхдээ заавал зуучлалын компаниар дамжуулагдаад зуучлууд ирж явах хэрэгтэй юм уу? Эсвэл бол өөрсдөө хэлнийхээ мэдлэгээр дамжуулаад явах хэрэгтэй юм уу? Та нар одоо Ausbildung за нарийн хувьд бол тодорхой юм байна. Тэтгэлгээр хүрээч гэсэн. За нөгөө хоёрын маань хувьд болохоор Ausbildung яаж олсон бэ? Би Ausbildung ер нь бол өөрийнхөө материалыг бүгднийг бүрдүүлээд өөрийнхөө яг ингээд тодорхой бүх юмыг бичээд зураг хүргэхтэйгоо ер нь яг тэр энэ гэж сонгохгүйгээр амар олон байгууллага руу явуулсан. Боломжтой бүх байгууллага руу хайжгаад явуулсан. Тэгээд надад хол ойр нь ерөөсөө хамаагүй байсан байхгүй. Тэгээд айгүй олон газар руу явуулсан газраас ер нь баг ихэнх нь баг 90% нь хариу өгсөн байгаа. Тэгээд ирж зарим нь ирж ажиллаж үзээрэй гэсэн, зарим нь ирж зүгээр танилцаарай гэсэн, зарим нь юу гэдэг одоо манайх одоо ажиллахгүй, дотроо оруулахгүй, тэ зүгээр тантай ингээ ярмаар байна, тэ. Зүгээр яг ямар санаатай юм ажил хийж байгаа үгүйч мэдэх хүсэлтэй байна, тэ. Тэгэж анх яг ажил олж ирсэн. Тэгээ айгүй олон газар очиж уулзсан. Тэгэл тэр чинь нөгөө яг нөгөө орох үүднээсээ шалтгаалаад орвол үүднээсээ ингээл хүмүүсийн шал өөр те байж байгаа хүмүүс нөр ярилцлага авж байгаа хүн нь шал өөр орчингоос амар их шалтгаалж ирсэн. Миний хувьд тэгэл очиод айгүй олон газар очиж нэг газар нь ажиллаад нөгөө газар нь очиж уулзаад ингэж авсаар байгаа л тэгэл нэг байгууллага олж ирсэн. Монголоос гэхдээ миний бодлоор яг Ausbildung хийя гэж бодож зорж байгаа хүмүүс бол хэлний төвшин маш өндөр байх шаардлагатай. Хамгийн доод нь B2-ын шалгалт өгсөн байх шаардлагатай гэдэг. Тэгээд хэлний төвшин бол үнэхээр сайн байхгүй бол яг шууд наашаа Ausbildung-оор ирнэ гэдэг бол ер нь жоохон хэцүү байх гэж би бодож штеп. Яг надад тулгарч ирсэн юм өөрөө тэр болохоор. За өөрийнхөө хувьд болохоор би яг Ausbildung 10 сард олцоод манай яг тэр түрээслэжсэн байрны маань эзэн надад аюул туслаад би ингээ 2-7 хоногийн дотор шинэ сургууль болоод хайшин төр болоод тэгээд гэрээгээ игээд Ausbildung хийлээ. За тэгэхээр ерөнхийдөө бол зуучлалын байгууллагаар бол зуучлуулаагүй шууд өөрсдөө хэлнийхээ мэдлэгийг дамжуулаад Ausbildung талаас олсон гэж ойлгож болох юм тийм үү? Өчнөө газар бээр хүн болж ээж тэгээд олж ирсэн юм байна. Маш олон газруудаар ерөнхийдөө бол ярилцлаганд орж явдаг юм байна. За тэгвэл одоо ингээд хэдүүлээ хэлний талаар ярилцъя. За хэлийг одоо та бүхэн маань за сэлэнгээс эхлээд хэдүүлээ ярив. Сэлэнгээ маань бол нэлээд олон жил болж байгаа учраас сэлэнгийн арга технологи нь юу вэ? Одоо яг өөртөө хүрэж байгаа тэр хэлийг сургаж байгаа тэр одоо юу хувийн хэлний курст явж үзсэн үү? Эсвэл улсын хэлний курст явсан уу? Монгол хүнээр заасан уу? Герман хүнээр заасан уу? Орчин нь ямар байсан гэдэг ингээд англиад нэг сайхан яриад өгөөч. Би яг үннийг хэлэхэд ихний 3 жил юм яриаггүй. Ерөөсөө үнэхээр юм яриаггүй. Би ингээд сайн уу сайнтайгаа л хэлсэн. Тэгээд хүн юм асуухаар ерөөсөө 100% дандаа л яал гэж хариулт. Тийм ээ л. Хүн юм асуугаад чи хин бэ гэхэл тийм ээ л гэдэг. Тэгээд ерөөсөө юм ярьдаггүйсэн. Тэгээд дараа нь хүүхдийн дуу оройжонгоо сонсдог байсан. Миний бүр амьдэрдэг айлын хүүхэн аа бүр гайхдаг байсан. Чи өөртөө оройжонгоо шүнжэнгөө хүүхдийн дуу тавиад чарлчих ингээд. Тэгээд
Хүүхдийн ном амар уншижсэн би. Тэгээ хүүхдийн ном уншихаар нөгөө нэг амар акценттай. Тэгээд нэг үг хэлэхээр ингээд нэг сонир буруу хэлээд байгаа юм шиг хэл ам ороотолтой. Тэгэн гот нь хүүхдийн дуу тавиад зэрэг ингээд яахлаар хүүхдийн дуугаар хүний акцент амар сайжирт юм байна гэдгийг ер нь бол бодит амьдрал дээр өөрөө харсан. Ойр дотны хүмүүс маань хүртэл анзаарсан. Тэгээд хэлний курс ерөөсөө сууж үзээгүй. Ерөөсөө Германд ирээд хэлний курс ерөөсөө сууж үзээгүй. Хүнээр заалгаж бол үзээгүй. Яг өөрөө гардаж аваад хүүхдийн номоор хүүхдийн дуугаар ер нь тэгжэл сурсан. Одоо хэлний ямар төвшөнтэй явж байна уу? Ер нь би одоо үнэхээр тийм юм бол мэдэхгүй. Шалгалт маргалт бол өгч үзээгүй. Гэхдээ яг хуу нэг хэлний курс сууж үзье. Одоо энэ олон жил амьдэрсэн юм чи ядаж нэг бичиг тэг грамматик жоохон тиймэрхүү юм гайгүй болов гэд шугашуулаад очсон чинь миний хэлний төвшин баг шаардлагагүй байх гэсэн яг яриан дээрээ бичгэн дээрээ болохоор яг тэгвэл B2 C1 руугаа ороо авчиж. Тэгэхээр амар хэцүү байдаг гинэ тиймэрхүү төвшний хүмүүстэй. Яг л яриа нь хитрхи өндөр. Тэгээд өөрийнх нь бичгэн муу болохоор энэ хоёр ч хоорондоо зогсохгүй. Яг заавал хувийн багш авах шаардлагатай байдаг гинэ. Хэлний курст очиж суухаар одоо би одоо юу гэдэг B1-ийн төвшний одоо сургалтанд суучаар надад өөрт амар уйтгартай санагдаж авчдаг гэж байна. Яриа нөгөө ойлгоод ингээд аюулсаа ойлгоод ирэхээр бичээд ирэхээр нөгөө нэг уйтгартай санагдаад хэлний курсаа хаях тийм юу амар их байдаг гинэ. Тийм болохоор заавал хувийн багш аваад зөвхөн бичгээр дагнж явж байгаад дараа нь тэрийг ингэж хольж ингэж явах хэрэгтэй гэж тэгжээ. За өөрийнхөө хувьд болохоор миний хувьд бол би Монголоос хэрэгтэй бас англитэй байсан. Тэгээд ерөөсөө энд ирээд угаасаа миний герман ерөөсөө хэрэг болов. Тэгээд ихний нэгжил англиар ярьж явсараагаад тэгээд хоёр дахь жилдээ сайн дурын ажилтны жил эхлээд тэгэхэд ингээд яг германлаа жоохон сайжруулж эхэлсэн. Гэтэ миний хувьд болохоор яг нэг өөрөө ингээд хийдээд айгүй сайн сурдаг. Өөрөө би бол өдөр болгоно 2 цаг ч юм уу 3 цаг ч юм уу заавал хийдэг. Тэгэхээр ном уншдаг. Өөрөө тэгж өөрөө ингээд яаж хиймээр байгаа нэг тухайн өдрийнхөө мотоос л өнөөдөр ном уншмаар байвал ном уншин. Эсвэл бичмээр байвал бичин. Эсвэл яг хиймээр байгаагаас бол тэрнээс ч нөгөө нэг хүмүүстэй адилхан яг нэг хэлний курс цугаад үнэхээр нэг яг миний сурах арга барил тохирдгүй юм шиг байгаа. Харин төвхтэй санагдаад байдаг гэх юм уу? Хүмүүс ингээ ойлгочод байдаг. Би ойлгодгүй. Тэгээ ингээ тэгэхээр нөгөө нэг эсвэл ингээ хүмүүс ойлгохгүй би аль хэдийн ойлгочод байдаг ч юм уу тий. Тэгэхээр нэг жоохон юм төвхтэй зүгтээс надад бол ганцаараа хэлнэ хамаагүй л дээ. За нарагийн хувьд болохоор миний хувьд болохоор би угаасаа багасаа тэгээд урлаг спорт төгөөд явцсан байсан болохоор хичээлээс амар хол байж байгаа төгссөн. Тэгээд ерөөсөө өөрийн уг хүн бол ингээл ширээн дээр суугаад одоо ном дэвтэр хараад ингэж суудаг хүн ерөөсөө биш байсан. Герман явны шийдснээс хойш л ингээд хэрвээ би өөрөө хичээгээд тэнцэхгүй л бол тэгээ надаас гадна явах чаа маш олон хүүхдүүд байгаа гэдгээ мэдчихсэн болохоор ингээл яг л хийж эхэлжсэн л та өөрийгөө зовоогоод тэгээд тухайн үед надад одоо ямар асуудал байсан бэ гэхлээр нэгдүгээр сууд сураагүй байсан тий. Тэгээд дээрэс нь ингээд олон цаг суугаад ингээд гадаад хэл ингээд үзээд герман хэл ингээд үзээд эхлэхээр чинь бас ингээд амар стрессгүй гардаг байсан бохгүй. Тэгэд би үндэ нэх олон цаг суугаад ингээд яг хичээлээ нүддэггүй байсан. Юу хийдэг байсан бэ гэхлээр ерөөсөө дуул сонсдог байсан дандаа. Одоо хоббигоороо гэх юм уу сонирхлоор гэх юм те. Ингээд германы дуунаар одоо ингээд 17 16 ингээд онуудын одоо хамгийн шилдэг гэсэн дуунуудыг ингээд бүгдийн төвд сонсоол тэгэл хүний мэдээл ингээд одоо гайгүй дуучдын ингээд судлаад ингээд дуу их сонсдог байсан. Тэгээд тэрнээс хэлээр гайгүй болсон. Тэгээд одоо юу гэдэг би ерөөсөө ичдэггүй байсан. Германд ирчээд баг 9 өдрөөс нь ингээд хүн хайгаал юм яриад асуугаал ингээд яваал нэг мэдсэн чил амар олон найз найзтай болоод энэ тэндүү те. Тэгэл ер нь болж өгөл ингээд хүнийг л ингээд зулаагаад идэх гэсэн гэх юм уу те. Ингээд юм ярих гал хүнтэй юм ярих гал ингээд одоо зөвөр ингээд автобусны боолт дээр хүлээж ингээд хүн хүлээгээл одоо хүлээж байгаа ч юм уу ингээд зүгээр явж байгаа хүн дээр очиад ингээд юм асуугаал те. Тэгэл анх бол заримдаа хүмүүс ингээд би чамайг ойлгохгүй байна юу яриад байгааг ч ойлгохгүй байна нэтэр хэлдэг байсан. Тэгээд сүүлдээ ер нь бол гайгүй болоод яаж мэдсэн бэ гэхээр сүүлдээ нөгөө хүн чинь ингээд надад харилцан яриа үүсгээл ингээд өө тийм үү нэтэр гэлээр тэгэл ер нь за одоо ер нь гайгүй болж байгаа юм байна гэж ойлгохоор тийм. Гэхдээ ер нь бол хаяа бас сууж хийдэг л байсан л та мэдээж. Тэгэхээр ер нь их ихтэй би дандаа дуу сонсдог байсан. Монгол хэдэн сар гэлцсэн бэ герман хэлийг? Монголд ойролцоогоор нэг 6-7 сар суусан. Гэхдээ тэр бол яг ясуус өдрөд.
Өөрөөсөө өмнө амьдралтаа эзэн штэ гэж сууж хичээл нэтрээ үзэж байгаагүй намайг миний ойртныхаа мэднэ. Гэхдээ яг тэр 6-7 сард ингээл хүн яг хичээгээл ингээд совол бас болдгоо юм байна. Гэхдээ ер нь бол би хурдан гайгүй одоо ярьдаг болсон юм одоо жишээлбэл сэлэнгээ хэлж штэ тэгээ 3 жил болоод биш дуурдаг байсан гэдэг. Тэгээ бас нөгөө хүний одоо нөгөө хувийн зан характер ч юм уу те нэг тэр юмнаас болдог гэж магадгүй. Зарим хүмүүс магадгүй ичимхий тэгээд сайн ярьж чадна. Гэхдээ нөгөө тэрийг гаргаж чаддаггүй. Гэхдээ миний хувьд нэг сайн ярьж чаддгүй ирнээл ингээл яхих хичээгээл ингээл дандаа ингээд нөгөө философи нь болдог гэсэн. Тэгэл нэг л мэдгээд гайг болсон. Анх би дуу сонсоод амар ингийн үгийч ойлгодгүй. Тэгэл ингээл дараа нь нэг жоохон гайг болоо сонсонгод өө чи ийм арайчтэй. Тэгээд ер нь бол хэл сурна гэдэг бол угаасаа амаргүй ингээл ялангуяа ингээд өөр орны хэл. Тэгэд би эндээс юу анзаарсан бэ гэхээр одоо нөгөө хэл сурж байгаа явцсан нэг дөнгөж төрсөн хүүхдтэй л адилхан байд юм уу гэж би бодоод байгаа хгүй ингээл эхэндээ хүүхд төрчөөл юу ч дуурдгүй ингээл ажиглаад хүмүүс ярьж байгаа сонсоод тэгэл ээж аваасаа эхлүүлээл ингээл баг ганц нэг үг хайж эхэлдэж шүү дээ. Ер нь бол яг л нэг хүүхд нэг дөнгөж төрсэн байгаа хүүхдчгэл байсан. Одоо нэг дөнгөж ээж аваад тэгэл өвлсөж ин гэдэг дээр л явж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ сурсаар л байна амар тийм сайн болчихов. Гэхдээ өдөр болго сурсаар л. За Монголд байхдаа 6 сар сурахдаа яг А1-ээс аль хүртэл сурсан бэ? Грамматикийг сурсан байж тараа штэ тийм үү? Тийм. Б1 хүртэл сурсан. А1-ээс эхлээд Б1 одоо ингээл үсгээ бичээл эхэлсэн байхгүй тоомоо заалгаад тэгэл бүүнөр ингээл баах хүмүүс суугаал ингээл яг зэрэгэл эхэлсэн. Тийм нэг А1-ээс Б1 хүртэл шалгалт өгсөн. Тэр нэг 6-7 сар л болсон. Гэхдээ ер нь 7 хоногийн 1-5 дахь өдөр өглөө 8-аас 2:30 хүртэл суудаг байсан. Тийм хүмүүнлэгийн 3 багш ингээд дээлжлээд заадаг байсан байхгүй. 10% болохоор багш нарын Монгол багш нараас юм уу? Монгол багш нараас нь тийм хүмүүнлэгийн их сургуулийн 3 багш байсан. Тэр 3 багш л үнэхээр гурлаа маш сайн мундаг багш нар гэсэн л та. 10% тийм багшийн 10% бас маш чухал. Тийм тэр 3 багш бол миний хувьд бол үнэхээр хангалттай амар маш сайн 3 багш байсан. Тэгээ гурлаа өмнө Германд байсан амар туршлагатай багш нар байсан л та тийм. За баярлалаа. За дараагийн тойргийн асуулт маань бол Германд амьдрах ямар байна вэ? Хэцүү тал болон бас жаргалтай эсвэл өмнгийн одоо юу гэдгийг гоё тал нь хэцүү тал хоёрыг нэг юм болоод за энэс нь эхлэх юм. Би анх нэг яг энэ асуудал хүмүүст амар болгодог байхаа. Анх эртээ утаа хэлдэг байхгүй. Тэгээ хэл авахгүй. Нөгөө хүмүүс ингээ лизингээр авч болдог гэ надад хэлсэн. Тэнгүүд нөгөө уцаа хэлсэн чи явах уцаадмаар санагдал дотоос нь хатгаа. Тэгээ ингээд утас нөгөө нэг лизингээр авдаг энэ газрууд ээжтэй. Тим газар очиод тэгсэн чи нөгөө нэг гарч ингээ надад хэлээгүй. Ингээд ингээ заавал ингээ 2 жил байдаг ингээ ингээд хүссэн үдээ цуцал ингээ болохгүй. Заавал ингээ 2 сарын 2 жилийн дараа ингээ цуцлаг мотлог гэж юу ч хэлээгүй заяа. Тэгээ ингээд уцаа авчаад тэгээ нөгөөдгөө ингээ автобусанд явж ирж хүн намайг шүргээд ингээ би уцаа ураа эвдэлчихсэн. Тэгээ дахиад нөгөө газар очиод дахиад уцлээзэнгээр авсан чи надад дахиад дугаар өгсөн заяа. Би ингээ тухайн үедээ би ингээ дугаар ашиглахгүй. Тэгээд ихтэй ингээ надад ингээ дахиад уц хэрэгтэй байна. Гэт тэгсэн чи ингээд өө чи тэгвэл ингээд юу даатгалтай хэлэхгүй яасан бэ гэсэн чи надад хэлээгүй штэ гэсэн чи үгүй би чамд хэлбэрсэн чи өөрөө даатгал авахгүй гэж хэлээдтэй гэх. Би ингээд дахиад уц авч байгаа байхгүй. Тэгээ ингээд би хоёр ингээд дугаарны мөнгө төлөхөд ингээд сард нэг 35% би төлдөг байхгүй. Хоёр тусна. Тэгээ ингээд өрөөнд орсон. Хэрэглээгүй ээжээж ингээд өрөөнд 70 сар төлдөг гэсэн үг 35. Одоо ингээд 70 одоо ингээд 70 евро төлөх хугацаа 9 сард дуусна. Ингээ төлөө яваад тэгээ ашиглаагүй гэж төлөв. Тийм болохоор надаа ингээ хэлсэн дээр амар их асуудал гардаг. Тэгээ германчууд ч юм болохоор нөгөө нэг турк мөргүүч ингээ германаараа л ярьдаг. Нэг германаараа л эсвэл туркээр ярина ингээ англиар ярихгүй. Тэнгүүд нэг хэлний бэрхшээл аягүй хөөсөө нэг буруу ойлгосноосоо болоод амар их асуудалд орчихсон. Ер нь тиймэрхүү талууд аягүй байдаг. Тэгээд бүх юм дээр ингээ цаг авах хэрэгтэй намайг амар их нервтүүлдэг байсан. Амар их нервдүүлнэ ёо бурхан минь. Тэгээ ингээд
цагаасаа жоохон хоцорчвол ингээ оруулахгүй эсвэл ингээ цагаасаа жоохон өртөрчүүл ирдэрчлээгээ оруулахгүй эсвэл ингээ өмнөх хүн болоогүй ингээ оруулахгүй үлээлгээд тэр нь айгүй надад төвхтэй санагддаг. За, жаргалтай гоё талууд нь. Өөр нь бол би юу бодаад айгүй зөчөд тэгээ ингээд хинч миний асуудалд ингээд яахгүй анпаасан болохгүй хинч миний асуудалд ингээд нэг хүмүүс монголчууд нэг тийм байдаг шүү дээ өөрсдөд нь хамаагүйсэн гэсэн ингээд бүх юмд оролцдог. Энд болохоор тийм биш. Ингээл яг хийх ёстой юм хийгээл тэгэл хийсэн бол хийсэн хийгээг бол хийгээгүй. Тэгээд өөрөө ингээд юу бодоо ямар нэг зүйл ингээд хариуцлага галзан гэсэн ингээд өөртөө хариуцлага хүлээдэг нэг үдэж санагддаг. Нэг бол заавал заагүй бол үгүй нэг тийм айгуу дэдгүү. За, нарагийн хувьд болохоор Миний хувьд болохоор хамгийн анх соёлын ялгааг яаж харсан бэ, хөгжлийг яаж харсан бэ гэх юм бол анх ирчээд нэг хөдөлгөөн байж байгаа дугуйтаа найзуудтайгаа явж исэн. Би нэг дугуй ундаггүй угаасаа. Найзынхаа дүр гоогаад ингээ бөөндөө дугуйтаа явж исэн аахгүй. Тэгээд би хойшоо нөгөө хэдийг ирж байгаа болоо гэд хараад урагшаага харсан чи миний урдаас нэг герман залуу амар том дугуйтаа нөгөө тэр амар жижигхэн зам дээр дугуун зам дээр ингээ миний өөдөөс хүрээд ирдэг байхгүй эсрэг тал дээрээс ганц л дугуун замтай. Тэгээд би ингээ хойшоо урагшаага харсан нөгөө залуу чи яг юу гэд тулаад ирж байгаа байхгүй. Тэгээд энэ намайг мөрөхнө гэж бодоод би баруун тишээ дараад нөгөө зам руу ороод тэгээд өөдөөс ирж исэн нэг машиныг мөрөгчдөг байхгүй би. Нэг жижиг осол болоод гэтээ нэг тийм сүртэй болоо л та. Тэгээд яасан чинь одоо тэгээд будаа болох юм шүү дээ. Тийм. Тэгээд яасан чинь нөгөө машин болохоор ерөөсөө баг яагаачгүй нэг ойролцоогоор 2 см хэртэй газар л зурагдсан уртлын гүбэр нь. Тэгэл тэгсэн чинь одоо яана гэж бодол ижсэн чинь нөгөө жолооч нь бууж ирэл амар яасан чи өстө зүгээр цагдаа дуутах имлэг дуутах гэл нөгөө чи зүгээр үү гэл хамааг ингэж захгүй. Тэгэл окей би ингэж зүгээрээ өстө яагаачгүй зүгээр гэд одоо арай яах уу гэдгсэн чинь чи тэр хүн надаас их асуусахгүй чи даатгалтай юу гэд. Тэгээ би нөгөө тухайн бүх даатгалууд байсан л та нөгөө how to live here хүн гэд. Тэгээ би даатгалтай гэдгсэн чинь окей тэгвэл би цагдаа дуутчихъя гэд. Тэгээ цагдаа дуудаад цагдаа ирсэн ч гэсэн ингээл хамгийн түрүүнд ихэн дугуйтай явж исэн байл гэсэн чинь би гэлсэн чинь та зүгээр имлэг дуудах хэрэгтэй юу гэл те. Тэгээ нөгөөгүй зүгээр би зүгээр гэдгсэн чинь за ингээд тэгээд одоо хаанаас хаашаа явж исэн бэ? Яг яагаад юм болсон бэ гэх те. Тэгэл бүгдийн тайлбарлаж хэлээл байцсан чинь та даатгалтай юу гэдэг. Тэгээ даатгалтай. Тэгээ даатгалынхаа номерыг хэлээрэй гэл. Тэгээд би даатгалынхаа номерыг яаж мэдэх вэ? Би ингээ мэдгүй байна юу ч гэсэн даатгалтай гэдгсэн чинь миний owner entry бүгдийг бичээд нэг цаас бүглүүлээд таны ингээ house-bill нь олчих гэ. Тэгээд тэрийг ингээ бүгдийг бүглөөд өгсөн чинь нөгөө хүн намаа ингээ 7 хоногийн дараа залгаараа гэд нөгөө хохирсон хүн 7 хоногийн дараа энэ луга залгаж яраарэ. Тэгээд би ингээ залгаад ярьсан чинь намаа нөгөө нэг даатгал нь ингээ мөнгөний төлөөд хохирлын бараг дуусна уу гэж асуугаараа гэсэн юм шиг үлээ. Тэгэл удалгүй байж исэн чинь би одоо амар л их юм болох юм байх таа гэлсэн. Миний ч удаа цагдаа дээр очиж мэдүүлгүйгүй, нэг ч удаа тэр хүнтэй уулзаагүй, нэг л удаа уцаар ярьсан. Зүгээр бүх юм болцсон л гэсэн. Тэгэл тэгсэн чинь сарын дараа надад гэрлөө гарч байгаа би нөө поста шалгаад хасан чинь нэг юм захиа ирсэн байсан. Тэгэд ингээд даваад байсан чинь миний даатгалаас 2500 евро гаргаад тэр хүний машиныг хохирлыг нь барагдуулсан байсан байхгүй. Тэгэл вау гэж бодож байгаа юм чинь. Өмнө ингээл Монголд ингээл машинтай байхдаа ингээл зөндөөл ингээл жижиг ослууд ингээл гаргаал даатгалаас мөнгө гаргуулах гээд бүр яаж те нэг ядаж нэг 30-40% нь авчих гал та. Бүр ахагч бол амар хэцүү үдгс тэгэл энд ингээл хараал вау энэ даатгалын систем гэж амар энэ Монголд хэрвээ юм байдаг гэсэн бол те олон хүмүүс нэгэнтэй хэрэлдэхгүй бас те асуудлыг хордон шийдэх юм байна л гэж бодож байсан. Тэгээд одоо бас сайн талууд гэх юм бол ер нь бол сайн талууд зөндөөл байна л да цагийг яс барьдаг хийх ёстой юм бол хийдэг те. Тэгэл хүний асуудалд хийзэж одоо хүний хувийн хэрэгт хийзэж ордоггүй гэх юм уу те хүнийг амар тайван байлгадаг. Ер нь бол маш тайван ирснээс хойш бүр л улам тайван боллоо ингээл нэг тийм нэг хөдөө мал дээр бичиж байгаа юм чинь нэг мал тийм амьд нэг амьд талхаа. За хилэнгийн хувьд болохоор миний хувьд гэх юм бол яг хуу давуу талууд нэг л би ер нь Монголд амьдарч байгаа хүмүүс юм эсвэл надаас өвлгөө авч байгаа хүмүүс амар хэлдэг те. Яг хуу тайван сайхан амьдрий гэр бүлээрээ
Эсвэл яг ингээд сурж мэдээ өөрийгөө хөгжүүлэл гэх юм бол энэ оронд ирээрээ тий. Эсвэл ямар нэг байдлаар монголчуудын нэг сэтгхүүд нэг тийм байдаг штэ. Нэг хүний газар очивол заавал нэг мөнгө цуглуулах тий. Мөнгө нэг цаашаага хийж хийсэн гэсэн. Тийм бодол өөртөлжүүл энэ орныг зорих ямар ч шаардлага байхгүй. Яг л өөртөө хөрөнгө оруулъя, яг өөрийгөө л хөгжүүлье. Эндээс би юм сурах, эндээс юм авъя. Энийг аваад би цааш нь юу гэдэг их орондоо авчиж үгүй гэж л бодож ивэл яг л энэ дэрнэ. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлэх систем одоо юу гэдэг ингээд сургалт одоо энэ Ausbildung-ийн одоо юм систем бол үнэхээр бүр номер 1 миний хувьд. Тэгээд Ausbildung-ийн надад хамгийн амар том таалагдсан юм нь гэх юм бол одоо 10 жил төгссөн хүмүүс хизээч монгол шиг их сургуульчуд ордоггүй. 10 жилээ төгсөөд ингээд шууд их сургуульд аваачаад ээж аавын хэлсэн хүсээгүй юм руу оруулаад заавал сургуулийг хүүхдийг дундаас нь хайдаг Монголд нэг бүр тийм заншил болсон юм байгаа штэ. Тийм биш. Энд байгаа хүүхдүүд яг 10 жилээ төгсөөд бодож байгаа газраа очиж сайн дурын ажил хийдэг. За би өнөөдөр цэцэрлэгийн багш болмоор байдаг. Яах вэ гэхэд сайн дурын ажил очиж хийгээд 1 жил хийснийхаа дараа энэ ч миний юм биш байна да гэдгийг мэдчихээ дараагийнхаа мэрэгжил рүү ордог. Тэгээд тэр дараагийн мэрэгжил гээд байгаа юм болохоор би Ausbildung хийх үү? Би их сургуульд орох уу гэдгийг шийддэг. Тэгээд яг хүссэн мэрэгчлэрээ ингээд сураа явдаг болохоор эдний юм сургалтын үн болохоор амар мундаг. Ягаад гэвэл бид нар шиг одоо ингээд сургууль мургуулаа хайж ингэдэг юм ерөөсөө байхгүй. Тэр нь надад амар юу. Тэгээд одоо энэ цаг барьдаг юм бол би бол угаасаа бүр багын амар цаг барьдаг. Überpunktlich. Ер нь бол бараг ингээд хүмүүнтэй уулзсан энэ тэнд юмтай гэх юм бол ер нь бараг цагийн өмнө 30 минут юм очиж суучдаг гэсэн. Тэр нь болохоор яг надад яг таарч байгаа байхгүй. Тэгэл энэ дээрэл хаана яг л цагаараа. Тэгээд надад бол яг энэ хэцүү юм гэх юм бол эрүүл мэнд. Яг өөрийнхөө эрүүл мэндийг сайн гэж хамгаалж авах бол бие өвдөх хүний газар хамгийн амар хэцүү. Яг ганцаараа байгаа нөхцөлд бол яг хүний бие өвдөхөд уйлж санагдчих надад. Уйлмар санагдчих би бол уйлчихдээ. Тэгтээ хинч байхгүй гав ганцаараа тэгээ өөрөө юмд яав. Өөрөө хоолтой өөрөөгөө ингээ флегэн болохгүй өөр хийж байхгүй. Тэгэхээр заримдаа жоохон нэг хэвтүү санагддаг. Тэгээл ганц хоёр цаг унчилзаад тэгэл босоод тэр. Тэгээ одоо энэ даатгалын систем гэдэг энэ нарагийн хэлээд байгаа шиг яг эрүүл мэндийн даатгалын систем бол бүр супер гэж би бол хэлнэ. Яг одоо эрүүл мэндийн даатгал гэвэл бид нар сар болгонд даатгалаа төлж чинь тэрнийхээ үр өгөөжийг авч чадчихна. Хүссэн үедээ хүссэн юм очоод үзүүлчих чинь. Яг хөө эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг хоёр бол тусдаа. Яг хөө шүдний эмнэлэг бол яг өвдөөд ингээд очиход бол яг даатгалаар чинь үйлчлээд өгнө. Хэрвээ чи илүү үйлчлэгээ хүсээд байгаа бол тэрийгээ л төлөх шаардлагатай. Тийм болохоор надад бол эрүүл юу систем бол бүр айгүй мундаг гэднийх. Би түрүүн Цэлэнгийн нөгөө хэтийн зорилгыг асуулаа. Нараа өөрөө хоёрыг бол асуучихсан. Асууаагүй хаа. Асууаагүй. За Цэлэнгийн маань хэтийнхаа зорилгыг яриарай. За яг одоогор миний зорилго гэх юм бол ер нь яг Ausbildung хийж явахдаа бодож исэн. Бурхан минийс дахичил би энэ дэвтэр номдоо ороод чадахгүй. Дахичил юм сурахгүй шүү би. Дахиж өгчээсэн ч юм уншихгүй гэж бодож исэн. Тэгээ яг нөгөө хүн чи юмныхаа ард гараад ирэхээр жоохон шунаад эхэлж байгаа. Гар бариад бугуун ярина гэдэг шиг шунаад эхэлж байгаа. Тэгээд Ausbildung дуусны дараа би бодсон яг нэг жил юм уу 2 жил хүн ажиллачаар яг тухайн мэрэгчлэрээ тулаад ажиллачаар юу юм бэ лээ. Жоохон юм мэдлэг шал өөр болчих штэ. Яг ингээд практис дээр бүр ингээд праксис дээр очиод ингээд бүх юмаа хийгээд тэгэхээр ер нь мэдлэг шал өөр болчихно. Тэгээд би бодохдоо болохоор нэг 2-3 Weiterbildung хий гэж бодож байгаа. Weiterbildung гэх юм одоо үгүй яг өөрөө төлөөд би тусдаа сургалтанд явах юм бол ер нь доор хайж нэг сарын сургалтанд 3-4 мянган евро болдог. Тэрийг одоо байгууллагаас төлнө гэж байдаг байхгүй юу? Тэгээ би байгууллагатайгаа ярьсан чинь манай байгууллага окей би чамайг дэмжиж байна. Та чи ингээд тэр сургалтаа хий гэсэн. Тэгээ би 3 юм Weiterbildung-ны тийм сургалт гаргацсан байгаа. Хамгийн ихнийх нь болохоор яг одоо энэ Ausbildung хариуцж байгаа хүүхдүүдийг хариуцдаг одоо Anleiter гэж байдаг шүү дээ. Тийм. Яг хариуцдаг хүн. Тийм Anleiter Schein хий гэж бодож байгаа. Тэрний дараагийн би Wund Management гэхэлэр одоо Wund Management чи юу юм? Одоо тийм чарах, ойроо арилгааны арилгын дам тэрийг дагнасан. Тэгээд ингээд
хотод очиод эсвэл ингээд дуудсан газар болгонд очиод яг тэр одоо тэр шарх сорвийг хараад ямар юм хэрэгтэй болох нь юу хэрэг болох нь гэдээ яг эмчиг бүгднийг бичээд өгчдөг. Тэгээд паллиатив гэж нэг байгаа. Паллиатив нь болохоор заавал дор аж 2 жил ажилласан байх шаардлагатай. Миний хэлээд байгаа одоо тэр нэг Krebs хор тавдар туссан хүмүүсийн хэвтдэг газар бүр яг өндөр түвшинд өндөр мэдлэгтэй болж очиж ажиллана гэсэн үг. Яаж өөрийгөө ингэж холдуулах уу, яаж сэтгэл санаагаа яах уу тий. Тэгээд яг хүн одоо юу гэдэг амьсгаа авч чадахгүй гэж яхад яг ямар үйлчлэгээ хийх үү, яг юу хийх үү хүн ингээд тиймэрхүү одоо нэг тийм 3 байта бэлдэн хий гэсэн санаа байна. Гэтэ одоохондоо сайн мэдгүй л энэ. Яг одоохондоо яг Тэгэхэд бол энэ гурвын нэгийг сонгоно гэсэн үг үү тий? Эсвэл гуруулан гарна. би араас нь ингээ хийх гэж байгаа. Окей. Тэгээд яг сүүлийн 1 сар ер нь жоохон Монгол руу явах бодол байгаад байгаа болохоор одоохондоо жоохон тэр гураа хойш нь тавьчаал байж байна л гэсэн үг л. За баярлалаа. За ерөнхийдөө бол ингээд хэдүүлгийнхээ асуулт хариулт дуусж байна. За та бүхэн маань Германд ирэх сонирхолтой байгаа тэр хилээ бэлтэж байгаа хүмүүст яг юу гэж зөвлөхөө, өөрсдийнхөө зүгээс зөвлөгөө, багш нь байлаа гэж бодоод зөвлөхөө гэж бодоод. Би эхэлж байна. Одоо хүмүүс ихэвчлэн ингээ анзаараад хад тэгээд тэгдэг байхгүй. За угаасаа очих юм чи очисон хойноос орчие тий. Тэгэл болох юм чи ингээд бодоод байгаа байхгүй. Тэгээд яг үндэ ирлээ бас тийм амар хурдан биш. Тийм учраас Монголд эхлээд хилээ сайн сураад ирэх хүртэл сайн бэлдээл ингээд сураад зүгээр хахтаа ингээд Монгол байхаас ихсүүлэл одоо Германаар амьсгалж эхлэх хэрэгтэй гэж хэлмээр. Тэгээд ингээд дуу сонсдог ч юм уу гэл YouTube орсон ч гэсэн бас Герман юм хайгаал. Тэгээд дараа нь юу гэж хэлэх вэ гэхээр мэдээж ирж болно. Одоо монголчин 50 газар ерөөсөө аль ч орнолоо яваад хүн сурах боломжтой. Гэхдээ улсаа зөв сонгоороо бас дээрэс нь ингээд гэрээсээ нэгэнт ингээд төрсэн газраа орхиод гарч байгаа бол бас мэдээж маш олон эрсдлүүд байгаа. Энд бүх зүйл сайхан ч гэсэн бас сайн яаж байгаа муу зүйлүүдээс зөндөө байгаа л та янз бүрийн хүмүүст уруу татагдах янз бүрийн одоо муу зуршилтай болох ч гэх юм уу. Хөвчлэн одоо ингээд зал одоо юу гэдэг 18 19 20-той ингээд хүмүүс ирэх юм бол ингээд Монголд ингээд гэртээ ингээд эцэгийнхаа хяналтанд байж агаад биед байгаагүй хүмүүс энд ирэхлээр амар суларж эхэлдэг тийм ингээд хинч өдөр болгон чи хаана явж ийнэ гэж залгаж анхаарал тавих тийм хүн байхгүй болохоор хүн ингээд суларж эхэлдэг юм байна л та. Тэгээд энэ талаас ингээд өөрийгөө нэг муу зүйл рүү аваачаа тэрнээсээ буцаж эргэж гарч чадахгүй ингээд янз бүрийн асуудалд орж байгаа хүмүүс бас байгаа. Тийм учраас нэгдүгээрт ингээд бие даад сурах хэрэгтэй. Ганцаараа амьдрын энэ чамд хинч туслахгүй. Чи ингээд өөрийгөө бас хаана явж байгааг энэ гадаад тэрээд бас мэдэх боломжтой тийм. Монголд магадгүй чи анги дотор 30 хүүхдтэйгээ хамгийн сайн нэг нь ээж болно. Энд ирэх юм бол бас хинч бишээсээ л эхлэх хэрэгтэй. Тийм учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй ирэх хэрэгтэй. Мэдээж энд сайхан ингээд ирдэг. Тийм маш олон хүмүүс ингээд шаналал, гутраал, стресстэй тийм ингээд зүхрөөл би Монгол руу буцлаа гэд ингээд энэ болгондоо анханасаа ингээд юу та бэлтгэлтэйгээ ирээрээ мэдээж ихний 1-2 жил бол маш хэцүү чи зөвхөн ганцаараа байна гэдгээ сайн бодож ойлгох хэрэгтэй л гэж хэлдэг тийм. Сэтгэл зүгээ дэмжээрэй гэж би бас яг хэлээ гэж бас яг сэтгэл зүгээ бүр сайн бүр бэлдээд за би очиод яг ганцаараа шүү би очиод тий хинч намайг гэх хүн байхгүй шүү би гараад одоо юу гэдэг тий туслаараа гэхэд одоо надад ингээд туслах хүн байхгүй шүү гэдгээ сайн бодоод яг сэтгэл зүгээ сайн бэлдэж байгаа л хэрэгтэй байх тий хилээ хамгийн гол нь сайн сураад миний хувьд хэм бол амар том нэг алдаа байсан юу байсан гэхээр би ерөөсөө хилээ артиклгүй сурж ирсэн. Үгүй ингээд сурахтаа дандаа ямар техникгүй сурж ирсэн. Тэгээд надад ерөөсөө нэг тийм сонир санагдаж байгаагүй. Гэл нэг дий заас гэл ингээл ах энэ ямар ч та нэг сонир санагдаж байгаагүй. Тэгээд үнэхээр Герман сурах гэж бодвол бүх үгээ бүх артиклтэн сураарай л гэж хэлмээр. Дараа угаасаа хэрэг болно. Маань харж байна түрүүний дугаар дээр болохоор бас яг юмжаа за дэлгэр гэх охин бас яг хэлжсэн. Артикл бол аюу тум проблем гэдэг яг тэр тав. Тийм би одоо ингээ германчуудаа ярихаар тэгдэг байхгүй юу. Чи энэ төрснөө мөрснөө гэл ингээл чиний хэлж юм байна гэхэлэр
чи намайг яг сайн сонсоод үз. Би ингээд яриа ингээд чи сайн сонс. Би ингээд ямар ч артиклгүй ярьдгаа гэдэг. Үгүй ахаа гэдэг нэг ингээд сул ярьцдаг болохоор анзаарагдахгүй юм шиг байгаа юм. Гэтэ ер нь бол артикл амар чухал байд юм. Нэг одоо анзаарч байна. Одоо ингээд хэлийг ер нь сурсны дараа дахиад сурна гэж хэлж байдаггүй. Ягаад гэвэл чи нэг өгүүлбэрийг буруу сарсан тохиолдолд тэрийг мэдээд байгаа хэрнээ эргүүлээд засаж хідэж хэлдэггүй. Тийм болохоор анхнаас нь яг л зөвл сурах хэрэгтэй хэлээ. Яг л ингээл Монголд яаж сурж гин яг тэрнгээрээ болж өгвөл монгол хэлээ сурж байгаа бол ярианыхаа тал дээр одоо тий яг дараагийн ярьцаар дуу сонсох тий дагаж хэлэх ямарваа нэгэн дууг дагаж дуулах өгнүүдийн дагаж давтах тиймэрхүү байдлаар хэлээ сураарай л гэж хэлнэ. Яриан дээрээ сайн анхаарат. Ярианы одоо хэлчин ярианы хэл бичгийн хэл гэж хоёр тустай байгаа шүү дээ. Хүмүүс хэл гэд ойлгоод байдаг. Гэхдээ яриагаараа ингээл хүмүүс яриад ойлголцоод болоод байдаг. Гэхдээ бичгийн одоо хэл соёл гэж бас байгаад байгаа шүү дээ. Одоо сэлэнгээг хэлдэг нөгөө ингээд одоо бид нар хичнээн яриад байгаа ч гэсэн яг ингээд нисээд бичих юм бол амар олон алдаа гарч ирэх байхгүй. Артиклаас хэсүүлэл тий. Би ч гэсэн энэ артикл энэ одоо хэн хэрэгтэй тий. Одоо класс гэдэг үгийг класс гэж хэлчихэд ойлгож шүү дээ хинж. Гэхдээ яг хөндлөө ингээл захиа бичих ч юм уу ингээл нэг сургуульд орох ч юм уу алдан ёсны ингээд бичил гэхэд дөрмийг ингээл юу амар герман хэлний шалгалтанд ороход нэг амар дүрм ирдэггүй шүү дээ тий. Тэгээд би ингээд энийг юун дээр яаж грамматик ингээд шалгадаг юм бол гэд бодоход ерөөсөө эсэн дээр л байдаг байхгүй тий. Энэ хүн эсэгээ яаж бичиж чинь ямар үгнүүд нь одоо артиклтайгаа байна гэдгийг л анзаардаг юм шиг. Тийм учраас бас бичийнхээ хэлээ битээ мартаарай гэж хэлмээр байна. Атиг нэрээ түрүү нэгээ дундуур нь анхаа нэг юм ярьжсэн. Яг Монголоос ирсэн хүмүүс ихэнх нь одоо юу гэдэг нь айлт нэхлийгээр ингээд ажилладаг. Тэгээд аусбилдинг хийдэг. Одоо юу гэдэг нь нэг тал руугаа их ингэж ханддаг. Өөр одоо юм аусбилдинг байдгүй гэж хэлсэн шүү дээ. Яг тэрэн дээр нэг юм хэлэхэд өөр аусбилдинг бол байгаа. Одоо юм коллежууд бол үнэхээр бүх төрлөөрөө бараг нэр үнэхээр цэвэрлэгчээс авахуулаад бараг гуртал байгаа. Өөрөө үнэхээр хитэ мундаг байгаа. Үнэхээр чиний хэлний төвш үнэхээр дээд зэрэгтэй байх юм бол чи хүссэн мөрөгчлөөрөө тэр ажлаа хийгээд тэргээ сурна гэсэн үг. Гэхдээ их сургуулаас надад бол энэ одоо коллеж хамаагүй дээр бүр 100% дээр. Ягаад гэвэл би өөрөө яг эрдэм ном хийгээд ингээд ширээний ар 5 цаг суудаг хүн биш. Тийм болохоор өөрөө ингэж байрж үзчихээж хийжээж ингэдэг болохоор чинь ажлаа хийгээд сургуульд аваад сургууль дээр хийсэн юмаа маргааш нь очиод ажил дээр яг сурсан юм аваачаад дахиад хийхлээр гарт амар ордог. Тийм болохоор одоо банкаар явмаар байгаа банкн дээр очих ч юм уу тий. Шүдний эмч хэмээр байгаа шүдний эмнэлэгт очиод ингээд ийм коллежуудаас сурах боломж нь амар их байгаа. Хамгийн гол нь хэл. Хэлээр сурвал тэгээд германд бол боломж нь амар их байгаа. Гэхдээ яг хуу хэл нь жоох муудаад ирэхээр одоо юу гэдэг одоо банкн дээр очлоо гэхэд чинь хүн германуудаа авах тий 19 германыг Монгол байлаа гэхэд 9 герман аваад Монголоо жоохон хоошин тавих юм. Ягаад гэвэл тэр хүний хэлний мэдлэг айгүй юм уу? Ягаад тэр 9 германаас дээгүр гараад хэлээрээ цойлоод гарч ирээд би юм байна гэд овсгоотой байж болохгүй гэж. Тийм боломжоор явж байгаа хүмүүс зөндөө байгаа. За сток гой зөвлөгөө өгч байна энд болол. За өөр нэмж хэлэх юм байна уу? Яна юу асуулаа. Математик сонсдог. Герман сурч байгаа хүмүүс. Герман сураад наашаа ирэх гэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ нэг аферыг ирж байгаа хүмүүс энд герман нэг хэлний курсээр нэг тэндээ сурж байгаад энд нэг хэдэн сард чамаагүй ирж байгаа штэ. Тэгэхээр энд нэг газ тайлтайгаа яриаггүй учраас нэг хэдийний шпак курс нь ингээд ямар ч дайггүй болсон ч юм уу те бүр хэдэн сараар нь дайггүй болцаа. Тэгээд одоо жижигхэн тосгонд ирж байгаа хүмүүс гэхэд ингээ ямар хэлний курс ингээ бүр авах боломж авахгүй ч юм уу те. Тэрийг ингээ сайн судлаарай. Тэгээд наана хэлээсээ зураарай. Наа чи гэмтгэн шүү. Наа чи хэрэггүй шүү. Гэмтгэн шүү. Би энэ хэлний курс баг 3-4 мянган евро зарцуулж байна. Тэг хүмүүс тэг тэрийг ерөөсөө ингээ ойлгохгүй юм л та. Тэг нөгөө нэг дуудлаж байгаа газрууд нь хэлэхгүй. Одоо ингээд жишээ нь афер охтууд ингээд залгаад ингээд 4 сард ирсэн, одоо 2 сард ирсэн. Тэгээд ямар ч ингээд зай байхгүй гэсэн ингээд одоо ингээд 7-8 сар болж байгаа нэг ч удаа хэлний курс яваагүй байж байдаг. Хэлний талаар юу ч яваагүй байж байдаг. Тиймэр хүмүүс байна. Тийм болохоор дуушлуулж байгаа бол
Тэгээд газ тайлтайгаа ярилцаад ирэхээр бол яг ирэхээсээ өмнө ингээд намаа ингээд хэллэг үрстэй ингээд бүх хүн болж болох уу намаа ингээд бүтгүүлээч гэдэг ч юм уу те. Тэгэхгүй болоод хэтэрхийг хугацаа алдчихээн. Тэгээ нэг үнэтэйг нь мэдэхгүй учраас бас их мөнгө алдчихээн. Монголоос дахиад эцэгчүүдээс мөнгө аваа те. Тэгэхээр бас тэрэн дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. За баярлалаа. За ингээд тэгвэл хэдүүлээ өөр нэмэх хүн байна уу? Би энийг хэллээ гэж бодлоо. Аус бэлдэнгийн цалингийн талаар Тийм. миний хувьд болохоор миний цалин эхний жилийн 1100-аас эхэлдэг. Гэхдээ манай битгий болохоор надад 950 евро төлдөг. Аюу сайн төлдөг. Жижигхэн газар дээр аюу олон хүнтэй болохоор тэгээд хүүхэдтэй болвол ингээ нэг татвар төлөх нь ингээ багасаад явдаг. Олон хүүхэдтэй бол татвар ерөөсөө төлөхгүй ч юм уу. Би хүүхдтэй болохоор татвар хамгийн өндөрөөр төлдөг. Тэгээд тийм болохоор бүх газруудын одоо аус бэлдэн хийж байгаа хүмүүс бүх ингээ цалин бас ялгаатай авдаг. Одоо чинь би 950-ыг авч ялаа гэхэд манай найз магадгүй бүрэгт тэгээд ингээ 700 евро авдаг ч юм уу тий. Тийм болохоор яг цалин олгож байгаа битгийбээсээ шалтгаалдаг. Тэгээ хийж байгаа газараасаа шалтгаална. Тэгээд төгсчүүд яг юугаар төгсч ийн ассистент юм уу зүгээр флеги юм уу флеги хелпер юм уу энэнгөөсөө бүх зүйлээсээ шалтгааллаа. Тэгээд бас ажилласан жилээсээ шалтгаалаа бүх цалингууд нь өөр өөр байдаг. Чи аус бэлдэнгийнхаа плацыг хайж байхдаа цалингийн эхлээд харж ирсэн үү? Одоо листлээд ч юм уу сквад яаж яг асууж байгаа? Бүхэн бичээсээ гэрэн дээрээ. Тэгээ бүх юм гэрэн дээр бичээстэй. Би хамгийн миний олсон хамгийн ихний битгий болохоор яг гар дээр авах мөнгө нь 850 евро. Тэгээд эхлэх нь болохоор 1050 евроноос эхэлж илүү. Тэгээд миний энэ хоёр дахь миний асуулт болохоор ийм байсан. Өөрөө болохоор олон янзын маш олон газар анкетуудаа явуулсан гэдэг хэлжсэн шүү дээ. Зөвшөөрсөн газраас хариу ирсэн хүмүүсийн одоо цалинг харж юу яасан нь ажлаа сонгож ирсэн үү? Эсвэл бол зүгээр шууд урилга эрэнгүүт л окей гэж орсон уу? Яг хамгийн анх тэр гэрээсэн газар маань урилга аваад окей яа тэрийг нэр хүндтэй газар байсан. Тэгээд ауслын тийм асуудалтай болоо. Гэхдээ манай сүүл асан битгий болохоор айгүй өндөр төлдөг. Артем флегийн гэхэд бол айгүй өндөр төлдөг юм өндөр төлдөг газар ер нь баггүй. За хиний бодлохоор цалингийн бодлохоор одоо жил ахаад ирэх тусам төвшин ахаад цалин нэмэгдээ явдаг тийм. Ер нь одоо нөгөө нэг юм тусдаа нөгөө цалингийн юм нөгөө нэг фертгаг чинь нөгөө тариф фертгаг гэж байдаг шүү дээ. За энэ жил болсон одоо юу гэдэг заавал мөнгө нэмэгдэж явах хэвээр. Тодорхой хэмжээгээр. Тэгээд анхандаа бол ерөөсөө надад би ястаа яг үнэнгээл гэрээ мэрэг хийж байхдаа би цалингаа харж байгаагүй юм. Ерөөсөө цалингаа харж байгаагүй. Тэгээд намайг нөгөө нэг байгууллага ингээд нөгөө нүүр царай болоод өгөөч гэд зурганд оруулах гад. Тэгээд зурганд оруулаад тэгээд зургных нь одоо флая тийм рекламын юм юугаар туудсан дээр нь харахад би яг анх харж исэн баг хагас жилийн дараа. Тэгээд хагас жилийн дараа харсан чи тэрэн дээр нэг бичээстэйсэн. Тэгээ яг одоо 5-6 жилийн өмнө юм чинь тухайн үед чинь хэнийг бодвол хамаагүй цалин хэм бага л байсан л да. Яг гар дээр авах нь юу гэдэг нь 700 ч юм уу тий. Тэгээд яг явсаар агаад 3 дахь жилд нь 900 болдог ч юм уу. Тэгээд тэр чинь яг миний баярлаад байгаа юм болохоор яг гар дээр орж ирж байгаа мөнгөнд баг боловч цаагаараа чинь 200-300 евро амар их юм төлөгдөж байгаа шүү дээ. Миний даатгал одоо юу гэдэг нь бүхэл юм төлөгдөж байгаа плед одоо юу гэдэг нь тийм болохоор тэр бүх маань бүгд ингээ гараа авчиж байгаа яг гар дээр орж ирж байгаа мөнгөө нэг тэгж амар голж байгаагүй. Яг одоо бол яг төгссөн хойноо бол айгүй шанс өндөртэй. Ягаад тэгэхээр чи очиод өөрийгөө яг юу гэж үнэлж чинь одоо ингээд ийм мэрэгчлэр төгссөн хүмүүс айгүй буруу очдог байхгүй байгууллага дээр очихдоо. Хэдэн дөрөвний цалин манайх хэдэн дөрөвний цалинтай хүн тгий гэд тэгхгүйгээр би тэрнээс доошоо бол ажиллахгүй танад тий. Би энэс доошоо ер нь ажиллахгүй надад зөндөө цаанч ажил байна гэд өөрийгөө жоох ингээд үнэлэх юу. Одоо жишээ нь үгтэй намайг анх ажиллаж эхлэх манай байгууллага 300-400 евроор бараг доогуур гэрээгээ харуулж байсан надад. Тэгэхэд би яг энэ төвшнөөс доош бол хизээж ажиллахгүй танад надад зөндөө газар байна. Надад зөндөө боломж байна. Тийм болохоор яг энийг өгүүлэг өгөхгүй бол би окей тэ танах тавьчихаг хийхгүй гэж анх ажилдаа орж ирсэн. Тийм болохоор төгсөн хойноо өөрийгөө амар өндөр
гоё үнэлээрэй л гэж хэлмээрээс. Тэгтээ дүнгээ сураад тэндээ ингээд яагаад төгссөн юм чинь. За тэгэхээр Тийм. энэ жоохон приват асуулт гэж магадгүй. Гэхдээ одоо санхүүгийн хувьд байрныхаа түрээсийг төлөөд ерөнхийдөө ажиллаа хийгээд амьдрахад бол боломжийн яг дундаж амьдрал асуулт хангалттай яагаад тэгэхээр мэдгүй миний хувьд үнэхээр хангалттай. Амар хангалттай амьдардаг. Яг ганцаараа яг байрныхаа мөнгөийг төлөөд зардал ихтэй амьдардаг. Би амар их зардал ихтэй амьдардаг. Гэхдээ одоо юу гэдэм зүгээр нэг ингийн нэг банкны ажилчнаас илүү авдаг. Яагаад тэгэхээр яг банк занкнаар очиод ингээд юм хүнийг хийгээд эсвэл энэ очиж оруулахаар аюух гайхдаг байхгүй. Пүүх ийм ажил хийж ийм их цалин авд юм уу ч гэдэм үү те. Ямар сони. Гэхдээ яг хийж байгаа ажлаа бодох юм бол цалингаа голдог би өөрөө. Ягаад гэхээр амар их юм биеийн хүчний ажил амар хийгээсээ хүний амар нас амар их ингэж явж байгаа болохоор өгч байгаа юм надад бол нэг сонирм шиг. Гэхдээ яг хүн хөдөлмөрлж чинь тэрнийхээ үр дүнг авч чинь хүлсээ авч чинь тэгэл сэтгэл хангалуул байдаг шүү дээ. За нарагийн хувьд бол одоохондоо тэтгэлгээр байгаа учраас цалиндаа хүрэх. Тэг яг Ausbildung-ийнхаа юугаар. Гэтэ Германд бол юу Ausbildung бол харилцан адилгүй юугаа үтгэл юм байна л л цалингаа тий. Гэтэ ер нь бол яаж тогтоодгүй гэх юм бол эхний жил бүх жилүүдэд адилхан байдаг байхгүй нөгөө нэг юунод тариф нэх юм уу тий. Тэгэд хоёр дахь жилээсээ 200 ойролцоогоор 200 евро нэмэгдээ явдаг. Тэгээд миний бодлоор бол миний бодлоор ч угаасаа яаж тэрийг тогтоодог вэ гэх юм бол одоо нэг хүний амжиргааны доод түвшингээр тэр юуг нь бодож өгдөг юм шиг байлээ. Тэгээд яг Монголоос ирж байгаа биднэрт болохоор тэр нь бас яг хангалтгүй зарим мэрэгчлэр бол хангалтгүй. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол бүр хангалтгүй. Мэдээж эрэгтэй хүнийг бодох юм бол бас ахуй хэрэглээний хувьд мэдээж жоох өртөг өндөртэй. Тийм учраас бас мэрэгчлээ зөв сонгоод ер нь өөрийнхөө Монголдо байх хугацаанд сонгосон мэрэгчлэр сайн төлөвлөөд ер нь очиж байгаа хотынхоо байр үн ханш тэ ер нь юм ямархуу гэдэг юм бэ тэрийг бас завтаа үедээ сайн бодоод тооцоолоо орол гэж хэлээд байна. Мэдээж эхлэхээс өмнө юмаа тооцоолч юм бол хийснийхаа дараа бол яг тий тэгэд бүх юм өнгөрч байгаа юм чи эхлэхээс өмнө сайн бодож тооцоолол орол гэж хэлээ да. За надаас бол аюул их хүүхдүүд вебсайтаар орж ирээд одоо сувлагчаар юм уу эсвэл асрагчаар ажиллавал яг ихэнх нь асрагч гэсэн л бодолтой. Тэгээ нөгөө сурталчилгаанууд маань дандаа асрагчаар германд зөвлөлтөлн, асрагчаар германд зөвлөлтөлн гэж явж идэг. Тийм учраас тэгээд цаатлын одоо хэл сурах гэдэг нэг проблем байдаг. Амьдрал ахуйгаа авч явах гэж нэг проблем байгаа. За ямар ажлын байр болох уу, цалин мөнгө нь яг тийм гэдэг хүүхдүүд аягүй их мэддэггүй. Тийм учраас та хэдийгээр ингэж нэлээд гүнзгий одоо ярилцаж одоо болохгүй асуулт, санхүүгийн асуултыг тавьж байгаа шүү. За тэгэхээр ингээд хэдүүлээ өнөөдрийнхээ бичлэгийг үгээр дуусгая. Маш одоо сонирхолтой мөнгө хэрэгтэй мэдээлэл өгсөн та бүхэнд их баярлалаа. Тэгээ та бүхэн одоо зөвшөөрлөлтөөр хийгээ болохоос би интернет сайт, Facebook хаягийн нөхөө бичлэгийн доор тавьчихна. Тэгээд хүүхдүүд одоо асуулт авах сайтаас асууж болох уу? Би угаасаа надраас бичдэг яг оперын чиглэлээр аягүй олон бичдэг болохоор зүгээр. За тэгвэл ингээд өнөөдрийнхээ бичлэгийг дуусгая. Эрсдэн маань цаг гаргаж орсон та бүхэнд баярлалаа. За баяртай. Баярлалаа.